One, two, three, let's go. За сайн байцгаана уу? ARSM клубын 7 дугаар сарын челленж байгальд гүйцэтгэж челленж маань ялагчийг тодруулахыг хэллээ. Тэгээд өнөөдөр маань челленжийг ялагчийг тодруулсан маань урьсан золоо маань ирлээ. Золоо дээрсэнд баярлалаа. За баярлалаа. За тэгээд золоо өөргөө бас нэг танилцуулаад явчихгүй те. Намайг Залж Жаргал гэдэг ARC клубын гүгч нэгэн байна. Тэгээд миний хувьд би аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Тэгээд бас гэрэл зураг авдаг. Тэр цэма байгаль болоод амьдтын гэрэл зураг авах дуртай хүн байгаамаа. Тэгээд өнөөдөр энд 7 сарынхаа челленжийг байгальд гүйцэтгэе челленжийг шүүхээр ирсэндээ баяртай байна. За баярлалаа. Тэр дундаа содруулаа хэлэхэд ховорцсон амьдтын зураг авдаг мазаалаа хүдрэг хавтгаа хүдрэг гэдэг тийм зураг авдаг бүсгүй маань ирсэн баярлаа. За тэгээд өнөөдөр одоо энэ зураг нь чиний өмнө нээлттэй. Өөрийнхөө дүрмээр өөрийнхөө ямар одоо ингэж ялагчийг бас тодруулж өгнө үү гэдэг явчихтэй. Тэгээ хоёулаа ярилцаад нээлттэй явчихтэй. За тэгээд энэ челленж маань ялагч бол Тэнгэр даатгалын 3 дугаар байранд бол 3 сая ирэх гинтээ олсон даатгалыг хариуцж байгаа. За 2 дугаар байранд бол 5 сая төгрөгийг хүртэлх гинтээ олсон даатгалыг. За 1 дугаар байранд 10 сая хүртэлх гинтээ олсон даатгалыг ингээ хариуцсан байгаа. За мөн дээрэс нь манай Ганаа баяр сайхны зүгээс гүгч бидэрт хамгийн хэрэгтэй зүйл болдог булчин амрагч одоо альжаад талах тийм гоо сайхны багцыг одоо эхний 3 өнд өгөхөр болсон байгаа. Тэгээд Баадрол Жоков баяр сайхан баяртай маш их баярлаа гэж. За бидний өмнө нэлээд олон зураг ирсэн байна. Тэгээд нөгөө байгальд гүйцэтгэе гэж байгаа юм чи илүү байгалийн гоё дүрслэлтэй. Тэгээд бас гүйж байгаа оруулсан ч юм уу. Тим зургууд байвал илүү нэгцэх байх гэж би бодож байна. Монголоос ч байгаа, гаднаас ч байгаа хэрэгтэй, Япон Японд байгаа хэрэгтэй. Зөв. Гадны байгалыг бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ бас сонирхолтой өмнөс болж иж магадгүй юм те. Монголоос илүүгээр. За тэгэхээр энэ юу вэ те? Энэ гадаадас байна те. Тэгээ хонгор зүлэгтэр энэ Японд гэдэг. За Японд байдаг те. Солонгос байна те. Энд гудамжинд зураг авахсан байна. Энэ байна. Ерөнхийдөө илүү тийм байгалыг л авсан юм байна л да. Энэ жишээлбэл их сонирхолтой төрслөл байна. За тэгвэл чек хийсний ингээд тавьдаг хаа. За ингээд. За энэ Монголдо хөдөөгээр талд гүйсэн юм шиг байна. Хин гэж байгаа юм бэл. Ганаа баяр сайхан. За Ганаа баяр сайхан. Одоо нэг ивент тэтгэж байна. За. Гоо сайхны багцаар ивент тэтгэж байгаа. Ганаа баяр сайхны энэ нөгөө нэг тусгалтай зураг их гоё юм байна. Урдаа бас ийм нөгөө 10 тий өвс байгаль оруулсан. Гэсэн мөртлөө суурин газрын. Тэгээ энэ нэг хаа нэгэн сумд гүйжсэн бах та тий. Тийм байна тий. гэж бодож байна. Энэ бас их сонирхолтой уулнуудын тэр давааг авсан байна тий. Энэ амьттай жоохон энүүгээр нь тастаа иччих. Тийм. Тэгж бодож. За энд гэр бүлэрээ гүйж агаад энд нөгөө сүүдрээ авсан байна, зам авсан байна, хүүхэд байна тий. За энэ гэхдээ юу байсан бэ? Яг толгоон дээр нь унж байгаа юм шиг харагдчих тий. Толгой дээр нойж байгаа юм шиг. Тийм биш тий бөмбөн. Энэ бөмбөг биш. Тийм биш. Тийм. Гэхдээ илүү нөгөө нэг тоглолч байсан байх гэж бодож байна тий. Тоглож исэн байх гэж бодож байна. За энэ бол цэгийн Очроо. маань. За энэ нөгөө манай Улаанбаатар орчмын уулууд юм шиг байна тий. Богдуул. Тийм ээ. За ийшээ болохоор шавартай устай орхны өрхрээ ар хангаа тэрхийн цагаан нуур явсан байна. Ингээд ийм юм. Энэ сайхны хөтөл юм уу да? Энийг бас их хөргөн гоё явсан байна тий. Энийг гэхэд бол гоё явсан байна. Эсэ нариуна юм биш тий. Тийм, эсэ нариуна. Энийний болохоор нөгөө нэг өндөр зураглал нь илүү гоё болсон байна гэж харж байна. Харах нүр ингээд тэгшг авсан зураг. За эндээс нэр нат байна тий. Энийг би бас яг ингэж авч ирсэн санаж байна. Тийм үү. Тийм энд нөгөө жижигхэн будаа байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд ингээд ийм энэ ч нөгөө яг юун дээр байгаа. Ариолын хийд дээр тоо. Тийм тэгэлж байна тий. Тийм. Тэгэхээр энэ бол бас энэ хараа хэрмийг авчиж
Тэгээ энд өөрөө гүйсэн байна. Тэгээ тэгтээ нэг сайн бас харагдаж өгөөгүй байна. Энэ бас байгальд их гоё өнцгтэй зургуулсан байна гэж харж байна. За энэ одоо ингээд манай клубээр яваад байсан. Нилээ явсан. Үнэхээр бас нөгөө нэг байгальд гүйх гэдэг артлын байгаль нь бол өстой яг Монголын Швейцар гэдэг шиг хотын урган нуур, сэргалийн орчин, баяуул хэд давхуулсан зураг байгаад. Энэ дээр надад нэг юм энэ хүн маань жоохон энд байгаад байдаг гэж бодсон. Яагаад энийг тасдаж болох байсан бах гэж бодсон. За энэ бол бидний нөгөө гүйдэг байна. Тэгээ энэ бас их сонирхолтой дүрслэл байсан. Энэ хадныхаа ингээд орчим. Тэгээ энэ бол үнэхээр бидний одоо нөгөө хайж байгаа юунд цогцохоор бас булчин шүрмэстэй гэрсэн гүгч нарын мөрөөдлийн тийм мөрөөдлийн тийм зураг болсон бах постэр болгож барыг тавихаар. За ингээд байгальд ерөнхийдөө авсан зургууд байгаад тарчиг байна. Энэ ардаас нь авсан байна тий. Энэ их гоё авчээ. Энэ зам болоод нарны гэрдлийн өөдөөс тий. За энэ бол яг нөгөө юм төрслөл авсан байсан. Нэг бас их гоё сонирхолтой харсан байна тий. Ер нь бол их байгалийн гоё зураг авчээ. Энд маань. За дараагийнх нь энэ их угаасаа энэ нар ингээд жаргаж явах үед тий артлын фон бол үнэхээр гоё. Тэгээ би бол гүйж авсан байх гэж найдаж байна. Наа чи нөгөө оюутлогод ажилладаг залуу. Тэгээд оюутлогын дээр нөгөө ажлынхаа газар бүр яг ийм стандартын 400 м-тэй үйлдийн зам байдсан гэсэн. Тэгээд энэ залууч амар их гүйдэг. За тэгвэл бүр нөгөө нөхөл нөцгөн гүйж байгаа бичлэгээ оролцсон юмсан. Тэр нас Батбаяр гэж залуутай. Энэ бол их үнэхээр хойдол аягүй гоё. Гэтэ зүгээр ин гүйжсэн байх гэж тооцох юм бол их гоё зураг байгаа байна л да. Хөл мөл нь орсон бол магадгүй тий. Яг цээж болохоор хойдол нь энэ бол яг энэ одоо хүмүүс гүйжсэн. Бид нар бол ингээд яг уцаараа авчиж болохоор зургнууд байгаа юм тий. За энийг тэгж бодож байна. За гэрүүд авсан байна. Бидний нийтлэг мэдих нар жаргаж байгаа. Энд одоо ууланд алхаж байгаа юм шиг байсан байна. Хойдолтноос байгаа. Багхан. Энэ магадгүй их сонирхолтой болох байсан баг. Гэхдээ нийшээ харсан ч юм уу. Энэ ерөөсөө нөгөө хүмүүс нь ялгарч өгөхгүй. Тийм байгаад байх шиг байгаад тийм. Энэ бол бидний нөгөө гүгч бидний ерөөхдөө харагддаг юу байгаа ч тий. За энэ цэцэг гэрвийнхээ авсан байна. Хүүх энэ шөнийн зургийг авах гэж хэлчихсэн байна да. Шүн гүс юм бах та. 7 мөрх юм. Энэ хараа. Хэлэлт тийм үү тий. За энэ энийг их гоё авчээ. Энэ дээшээ харж ингэж авсан. Энэ үнэхээр гоё болсон байна гэж би бол харж байна. Байгалийн хувьд бол байгалийн тогтцог их гоё санаа харсан байна. Артлт нь бас гоё байна тий. За ер нь их байгалыг их гоё авч энэ хараа эднэр бол бас их гоё авч байна. Тийм шүү тий. Өнгөний хувьд тий. Энэ ерөөсөө ингээд юм. Айгуу гоё ингээ 3 хуваацсан. 3 юм нөгөө нэг орчныг харуулсан гэх юм уу? Тийм ингээ 3 хуваацсан. За эдгээр бол ингээд адуу мал энэ фокустай зураг юм шиг байна. Энд ингэсэн байна. Ерөнхийдөө энэ бол бүр гоё болохоор байсан байна. Гэтэ одоо гүйжсэн ч юм уу арай үлдэлнэ. Тийм шүү дээ. Энэ бол хүн байсан. Тэгээд энэ нарны өрөөс энэ их гоё авсан санагдаж байна. Надад бол байгалийн хувьд бол байна. За энэ мөнх заяа зэрэг гэдэг чинь тий. Энд одоо илүү нөгөө өргөн өнцгийн дурангууд ашигласан болоо олныг нь оруулах гад 0.5 ч юм уу да iPhone-аар авсан бол магадгүй. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Би бас өргөн өнцгийн зураг авахдаа ингэчээр ингээд юм. Ингээд хоёр таашин татчихдаг. Гэхдээ олон юм ордог л таа сайн тал нь. Энэ зургнууд бол за ингээд Энэ ямар үнэл юм бэ тий? Яг нөгөө чаны өөрчлөлт. Тэр юм байна тий. Илүү энэ дэр муутай хүмүүс нэг тийм байна тий. Хийж угаад байдаг тийм. Яг го Джеймс ногоог нэг оруулчих тий. Нөгөө кандидат болгочих. Ягаад тэгэхээр энийг юм тэгшгэн аваагүй хажуу талаас нь авсан. Өнцг нь айгу гоё тэгж харсан байгаа байхгүй. Яг ингээд юм. Яг л бид нэр ингэж доошогоо суугаад хажуу тийш харж байгаа юм шиг. Бидний төдийлө хардаг өнцг гэх юм да Джеймс цэцэгний тэгж анзаарлаа. За энэ бол үнэхээр бүр ямар гоё гүүгээвэ. Ардхан чимэг төвшингээд аймаг гоё. Энэ одоо юун дээр юм болов? Энэ за энэ аюул гэж юм шиг байна тийм. Бабуудаа хамт нэг аялал хийж явахдаа явсан хүмүүс юм шиг лээ. Бид гэж ойлгосон.
Яг энэ бабатай адилхан юу байгааз. Тийм байх тийм. Тийм бас арангаа дагран жилэн дээр. Тийм байна. Энд гэхдээ яагаад одоо энд гэхдээ их гоё болсон байна. Гол нь энэ рүү энэ хүн маань энэ тал руугаа илүү шахагдсан учраас энд айгүй хос орон зай харагдаад байгаа байхгүй. Гэхдээ байж болно л доо. Гэхдээ л магадгүй энд хүрсэн бол их гоё тийм. Гэхдээ яг өөрийнхөө зургийг оруулахдаа л нэгс байж магадгүй. Энэ илүү зөв байралтай байгаа бол үчиг байгалийн хувьд айгүй жижигхэн байгаа байхгүй харагдсан. Жишээлбэл тэгтээ бол энэ бол надад үнэхээр бас тийм нөгөө акшн гүйлтийн акшн зураг юм шиг санагдчихэв. Илүү одоо тэ бидний нөгөө даалгаварт За жимс төвшин зураг байна тийм ээ. Тийм байна. Эдрийг бол ерөөдөө бид нар л ингээл гүйж явахдаа авч идэх тэ. Энэ бас их гоё тийм юу байна. Гэхдээ бид нар байгаль хайж байгаа нөгөө талаараа энийг бас харж ийн гэдэг өнцгөнөх таалагдчих. Энэ байгаль биш байшин болоод энэ гэрлэний шонгуудын байршлуудын ажлах байгаа тийм. Тэгээ энэ нааталт нь их гоё зураглал. Энэ бас нөгөө шугамуудыг бас авсан байна л да. Энэ чигдүүлээ. Цахилгааны сахилгааны шонгод. Тэгээ энэ хэрвээ бүр тодорхойсон бол яг энэ тэнгэрийн юм саарл байгаа болохоор шугам нь их гоё харагдсан байх хэвээр. Энэ ер нь бол их гоё зураг байх хэвээр гэж бодож байна. Гэхдээ нөгөө талаар бид нөгөө байгаль хайж байгаа болохоор хотын эд юмсаа ер нь бол аль болох бага байсан даа болов уу гэж бодож байна. За энэ нөгөө нэг байгаль тархийг гоё томсдож байна тий. Энэ нөгөө нэг модны дээрээс авсан хэсэг байна тий. Бар өргөлөө. Энэ нөгөө их тэнгэр дээр ч бас байгаад байдгийг. Тий. Нэг авчих. Оо энэ ч одоо бас ямар гоё зураг аваа. Вау. Энийн одоо яг ингээ хоёр хагас 50-50% та. Тэгээд энэ өнгө их гоё байсан байна л да. Тод нарггүй тэгсэн мөртлөө нэг тийм муди зураг гэх юм уу? Тэ? Энэ бол их дажгүй гоё байсан гэж санагдаж байна. Уянглогийнхан тий. Тийм байна. Энэ бол бас болж байна. Гэхдээ жоохон тонгоолгосон болов. Энэ нөгөө бидний хоодаг. Тийм тий. Тийм байна. За энэ бол их гоё байгалыг их гоё авч энэ их гоё байсан биш нэг үүлэнчлэгийн нарыг авсан байна. Оо тийм шүү. Одоо яг энэ дунд орсон юм байна л да. Тэгээд их өндөр дээр байсан байна. Өөрөө бол гэж би харж байна. Гэтэ хэр их юу ашигласан юм бол утсан дээр бас харагдахад хэцүү байна. Энэ сарыг авах гэж оролцсон болов. Гоё гоё тийм мөчүүдийг бас авсан юм шиг санагдлаа байгалыг. Яа манай уянглогийнх. Тийм байна. Энийг эргийн ус их гоё авчээ. Энэ одоо юун дээр их хүсгэл дээр юм болоо. Хүсгэл байгаа. Оо за энийг хараа их гоё авсан. Оо тийм шүү тий. Айгуу гоё авсан. Их амар Чаажул. Оо за. Манай хүсгэлийн гөвчгч. Аа. Гэтэ яг хоо сая амралтаар явсан юм шиг үлээ. Бас сургуулийн багштай. Оо тийм үү. Манай гүйлтийн сургалтад намрагдчих ирсэн гэж байна. Тийм ээ. Ер нь бол нөгөө нэг юу асан одоо яг сэтгүүлийн зурагч гэмээр юм шиг энэ их гоё өнгүүдийг авсан байна. Тийм. Яг хуу тийм. Тэгээд тэнгэрээ их том өгсөн нь илүү бас гоё санагдчихна. Ягаад тэгэхээр энэ рүү айгүй бол орохоор энд нөгөө байшин тэгээд хэрэгтэй хэрэг хог болсон баг л та. Гэж би бодож байна. Тэгэнгүүт тэнгэрлүүн шахаад авсан байх гэж бодож байна. Ирг ер нь авах дуртай юм байл та. Иргэн дээр гүйсэн бахтай дагаад. Тийм ээ. Нөгөө талаараа энэний өнгө илүү ч гоё юм шиг. Энэ ирг өөрөө илүү гоё байсан юм шиг санагдчих надад. Энэ бол яг нь Швейцар одоо бидний байнгын хардаг өнцөг юм шиг санагдчих. Тийм байна. Зөвлөөс их гоё зураг авч. Оо энэ хүн чи. Оо энэ нөгөө нэг Аги байна шүү дээ тий. Аги айгүй гоё зургууд авд юм лээ би бас анзаарч ирсэн. Энэ хэд сая нөгөө бабуутай хамт гүйлтийн аялал. Яг гүйс нь бол тодорхой тий. Гүйс нь яг тодорхой. Харин тийм байна. Чаас өдрөлхөө чаваас гинэ. 10-аас баг 20 км гүйс. Өдөр бол 10 км. Энэ их гоё болж одоо хизээч цэцэгний урд ингээд ийм яг нар ингээд жаргаж байгаа. Одоо жишээлбэл манай гана энэ хэсэгт очиж яг иймэрхүү зургууд авч ирсэн. Алтадаа бүгд иймэрхүү зургууд ерөөхдөө нийтлэг. Энд гүйж байгаа нь их гоё. Нөгөө талаараа өнгөрсөн жилдээ ерөөхдөө ойролцсон юм байна гэж би харсан. Тэгэхээр энэ илүү гоё өрнөцсөн. Энэ бол үнэхээр гоё мэдрэмжтэй бас авсан юм байна. Агийн зураг гэх юм байна. Энэ хоёр ч ихтэй гоё юм байна. Тэгэхээр бас өрмөц гэх юм уу? Тийм. За энэ дээр баг шүүний гэрэл тусгаад авсан. Тэгээд садагдлаа энэ цэцгүүдийг. Энэ одоо үүрийн туяагаар ч одоо их гоё. Магадгүй орой юм болоо нар жаргацсан. Гэтэ энэ их л цагийн хувьд их сонирн цаг байна гэж би харж байна.
Өгөөл маргаашийн тэнгэр айгүй өмнөцсөн юм болов. Энийг бас гоё авжээ. Нар энэ дээр ингээд гол дээр туссан байгаа. Тэ? Энэ их гоё зургсан байна гэж бодож байна. Өө энэ гоё байгалийн зураг. Өө энэ дээр бүр гоё авсан ба шүү дээ. Байгалийн зургууд ер нь их гоё авдаг юм байна. Вау, энэ миний бол их гоё өндрөөш авсан. Тэгээд юу авсан биш үү? Шувуу? Тий, шувуу орсон байна. Бас тэнгэрнээ сонирхол тий. Тийм ээ. Энэний бас ягаа энэ тэнгэрийг их гоё авсан байна. Арталтаа энэ уултаа тэгээд энэ тэнгэр ингээ бүрхсэн хагас. Тэгээ ингээд энд мал гэдэг энэ бас их гоё зураг авсан байна. Энэ хүн бол их гоё байгалийн зураг авдаг хүн байна. Энэ ч гэсэн их гоё л байна. Гэхдээ ер нь бол өмнөц гэх юм гоё. Бат гант энэ бас гоё авчихсан. Үнээр гоё авдаг юм байна. За энд бол цэцгийн хоббитай чулуу бас эдрэг их гоё авсан байна. Тийм байна. Энийг өндрөөшөө байсан бол гэж бодож байна. Цэцэг юмнууд нь. За. Энэ ингээд хажууд тийш байгаа юм байна. За өөр юу вэ? Оо энд цэцэг навчийг л авсан байна. Баярмаа. Баярмаа халтан. Цэцэг. Энэ бас авахд хэцүү яг ойлгож чинь нөгөө хашаан дотор байдаг тий. Тэгээд өөрөө бас авах хүссэн байгаа даа. Энэ их гоё байсан байна. Даан шатад хор морн ороод ирсэн тий. Тиймэрхүү харагдаж байна. Ийм байна. Тийм байна. За энэ дээр нөгөө нэг хүмүүсийн юг авсан байна. Энэ сүдрээ авах гэж их гоё өгд хичээсэн байна. Гэхдээ илүү энэ зам дотроо орсон бол их гоё болох байсан баг гэж бодож байна. Гэхдээ ийшээгээ харуулж байгаа нь ч бас гоё. Тэгээ энэ жоох илүү хүмүүс байгаа. Тийм байна. Тэгээ сүдэр нь яг энэ дотроо орсон бол илүү гоё болох байсан болов гэж бодож байна. Гэхдээ энэ бол гоё туршилт болсон байна. Энэ гадаадд уугүй юу? Аагүй юм болов. Ийм зам байдаг л манад байхгүй. Тэгэхээр гадаад үнийг орсон тийм байдаг болов. Энэ их гоё болсон биз дээ. Бас байгалийн өөрөө одоо гүйж байгаа дараа нь авсан юм шиг байна. Тэгээ сууж байгаа юм шиг байна. За ингээд цэцэг навчнууд нь дэлгэрсэн. Энэ их гоё гэрэл орж ирсэн байна. Энэ гоё хажууд тийш авсан байна тий. Ууган цэцэг. Энийг гоё цэвэрхэн авсан байх шүү бүр. Ямар ч тийм илүү юу байхгүй. Гэрэл байхгүй. Тий. Яг юм гоё болсон байна гэж харж. Гэхдээ ерөнхийдөө бид хэд нэлээ юм зургнууд ирсэн байгаа тий. За ингээд энэ бол энэ нөгөө нэг юу байдал та их тэнгэр байдал та тий. Тийм ээ. Тийм. Энэ жил нөгөө нэг үнэнүүд айгуу тийм царайлаг харагдчихлээ. Хаас айгуу. Тэгээ би нөгөө happy cow гэж нэрлсэн. Энэ дээр бас их хөөрхөн үнэнүүд оруулсан байна тий. Үнэн гэхдээ арай л тодорцсон энэ жоо эффект ашигласан нөхөө юм. Энийг ашигладаг. Харин тийм үнэн арай л тод болсон байгаа. Энэ ашиглах төрлийн хүн байна. Ер нь ганаа нөхөд. Гэхдээ ерөнхийдөө бол энэ нөгөө нэг ийм бүгдээрээ ийм цайвар өнгөтэй нэг зэрэг байгаа нь айгуу сонирхолтой санагдчихэв. За ингээд хэлсэн нь бас юм. За тагс шигсэ. Семи нэрийг хэлээгүй хүмүүсийг болохоор яасан бэлээ. Дандаа ганц зураг оруулсан болохоор фонтнд зургуудыг оруулсан байгаа шүү. За. Нэрийг хинжлэхгүйгээр. Хөө за хэд болчихоо. За ингээд Ой. Хоёрдугаар шатнд овоо их зураг шалгарсан байна. Тийм байна тий. За тэгвэл одоо ерөнхийдөө илүү бестүүдээ шилгаа явсан дээр юм байна л да. Энэ энтрийг зарч. Гэт. Өмнөд толгой давлтыг гэж бодож байна. Энэ бас гоёсон. Энийг одоо бас хэцүү. Энэ ч гэсэн бас хэцүү. За энтрийг бол ерөнхийдөө basic гэж хэлж байгаа. Энэ бас сонирхолтой гэсэн дээрээ. Одоо эндээс ч 3 тий. За энийг бүр орхидоо. Ингээд биднэрт нааштай. Нэг байгальд гүйж байгаа бол ерөнхийдөө миний яг харж байгаагаар хүнээр авахулсан ч юм уу бабу энэ хоёр хүннийх нь яг байгальд гүйж байгаа болсон байна тий. Нөгөөтэйгөр байгальтаа гүйж агаад авсан зургнууд нь бас байна. Тэгээд харчил та. Ингээд энийг сонин байгаад байдаг. За энийг илүү нөгөө байгалийн бүтээлүүдэд үлдээ гэж бодлоо. за final.
Зуны хүндрэлтний олимпийн бас хэлээд байгаа. Энэ хүн хаагуур байсан юм л да. Манай энэ хүн чинь л уянгаал агуу тий. Уянгаал агуу бол нэр үнэхээр за нийт ингээд юуг нь харч зургуудыг харч өөрхөн бүтээлүүдийг энэ хэм бол ерөнхийдөө нар жаргахаар л зэдэн балтсан биз дээ. Энэ яг ажлаа тараад госсон зэрэг. Нараар л ерөнхийдөө явдсан байх гэж ойлголоо. Энд маань энэ хүн маань болохоор ингээд хоёр бүтээлийн тоогоор энд яа за ихний 3 байр бол шалгарчлаа тийм ээ. Ааха 3 байр. За одоо 1 2 3. За эхнийх 3-аас эхлэе тий. Бүгдээрээ 3 дугаарх маань энэ хэм байлаа. Уянгал авгаа. За уянгал авгаа маань ерөнхийдөө бол ингэ нэлээд байгалийн зургууд авсан байгаа гэдэг. Тэгээд хамгийн таалагдсан зураг нь энэ байлаа. Нөгөө нэг үүлэмжлөөний нар гэдэг. Тэгээд энэ нэг юм бас юм нэлээд гэрэл тусгасан. Тэгээ өөрөө өндөр дээр байсан байна л да. Нэг тийм гоё бүрдчихтэй. Тийм. Тэгээд энэ болохоор яг ингээд юм 3-1-дээ бас байрлсан хүний ингээд нүд харахад яг эндээ яг тэгш голдоо байсан бол бас нэг тийм оц биш. Яг 3-1 дээр байна. Энэ гол явж байгаа үйл явдал маань яг голдоо байна. Дээрэс нь энэ байнгын тохиолдохгүй. Яг энийг ингээд одоо өөрт байгаа томь төхөөрөмжөөр ашиглаад ингээд богино хугацаа гоё авна гэдэг чинь. Ааха бас тийм байх. Үнэхээр их гоё үнэхээр гоё мэдрэмжтэй. Их гоё акшн байсан байх гэж би бодож байна. Тэгээд өөр зургууд нь бас гоё юм байна өө. Энэ зургийг бас их гоё авсан байна. Мүүдийн үед одоо ингээд бороо орохын өмнө ч юм. Тэ? Тэгэж бодож байна. Тэгэхээр энэ зургаараа 3 дугаар байранд 3 дугаар байна. За уянгал авгаад баярлалаа. За 2 дугаар байрын зураг маань болохоор байгаль болоод өөрийнхөө одоо гүйж байгаа орчныг их сайхан харуулж өгсөн. Дээрээс нь тусгал оруулж өгсөн. Ингээд энэ 3 юм үйл явцыг ингэж 3 юм төвшөнд харуулж чадсан. Өөр үнэхээр энийг бол их гоё мэдрэмжтэй зураг авсан юм байна гэж харж байна. Дээрээс нь яг иймэрхүү зураг бол энэ дотор бол ерөнхийдөө байсангүй. Яг байгаль болоод энэ усан дээр тусгал байсан. Тийм. Гэтэл ингээд ийм бүгдийг нь оруулсан байгаад гэдэг байна өөрөө. Их сонирхолтой зураг байна. Дээрээс нь яг эднэр бол энгийн юм шиг боловч маш ийм жижиг ийм деталуудыг гоё харсан байгаа хгүй нүдэндээ. Энэ жижиг ийм толгодууд хоорондоо тэгш зайтай өрөөд тавьсан юм шиг. Тийм байна тий. Минимал одоо зургийг бас их гоё авсан байна. Гэхдээ энэ зураг бол яалтчгүй ингээ хүний нүд ингээд одоо татаад хараал амир зураг санагдлаа. Тэгэхээр энэ гүвчтэй баяр хүргье. За ганаа баяр сайхандаа баяр хүргье. 2 дугаар байр. 2 дугаар байр мань хүн өөрөө бас ивент тэтгэгчээр орсон байгаа. Тэгэхээр за ямар сэхний 3 байр 4 дугаар байрны ганаа баяр сайхныхаа ивент тэтгэгчийнхаа бэлгийг шилжүүлэе гэж бодож байна тий. За ганаа баяр сайхандаа баяр хүргье. За хамгийн шилдэг. За энэ жилийн шилдэг гүүгчийн зургаар бол энэ Бабугийн маань Сэргаал буюу Хотон урган нуурын энэ үнэхээр гоё байхaltaй газар Монголын Швейцар те энэ жил аягүй олон очсон бах амарсан бах та нар бүгдээрээ мэдж байгаа ямар гоё газар гэдгийг тэгээ гүйж байгаа гэдэг нь ерөөсөө бүр маш их зүйл гоё төгс тусалсан байна. Өөрөө ч гоё биетэй залуу байна те. Энэ зургийг харахаар гүүхийг хүсэж байна. Тэгээд авсан зурагчинд нь баяр хүргэе. Дээрээс нь өөрөө бас энэ гоё юм аа. Санаагаа гаргасан тийм. Би энэ зураг авах үлээгээ тэгээ бие бэлдсэн байх. За тэгээ бүх юм л орсон баг тийм. Энэ зургийг авахад яалтчгүй гоё зураг байсан юм аа. Яалтчгүй гоё зураг. За ингээд Бабуудаа баяр хүргэе. Баяр хүргэе Бабу. Энд ч одоо Улаанбаатараас хэдэн километр юм? 2100 юу? Одоо яг юу шүү дээ хил рүү ойрхон хитлээ хил рүү ойрхон шүү дээ. За харахгүй бол нөгөө хөдөлмөрс ингэж бүх юм шингээсэн зал явсан байна. Тийм байна. Тэгээд за одоо 4-р байраа юу ч те ганаа баяр сайхан маань шалгарсан учраас тийм байна 4-р өөрөө бэлгээ чин сэтгэлээс бусдад ингэж бас бэлэглэх гэсэн үсэж байгаа учраас өөрөө өөртөндөө бэлгийн амар хөлтэй байна шүү дээ. Тэгэхээр 4-р байрыг шалгаруулад өгөөч. За 4-р байр л ерөөдөө яг одоо бас шийтгэд хэцүү гэж бодож байна. Би яг энэ бас нөгөө юуг харсан л да. Энэ Агийн алтан хорол дээрэс нь чимэд
чимэг төвшин. Чимэг төвшин. Эдгээр бүгдээрээ хамт нэг аялалд явсан юм байна. Тэгээ гүйлдэг олон өдрийн. Тэгээд авсан зургнууд маань ер нь нэлээд ойролцоо. Ингээд бабуугийнхтай ч юм уу те. Энэ хэд маань ингээд ижлэгэн тийм утга санаа ахуулсан байгаа учраас гой гүйсэн акшнуудыг оруулсан. Одоо бүр ингээд айгүй гоё байна. Магадгүй тусдаа явж байсан бол би энэ чимгийн зургийг сонгох байсан баг. Гэхдээ нэг ингээ орчин цаг үед нэг газар явж исэн учраас арай өөр зураг авсан. Энэ алтан орлын энэ зураг их гоё болсон байна гэж би харж байна. Бас л ийм олон орчинг зэрэг ийм нэг жаазанд хүрээнд авах чадсан. Дээрээс нь бас момент байна. Үнэхээр гоё нар ингээд жаргасан. Гэхдээ ийм гоё оранж улаан тий. Энэ одоо хаана юм бол доо би сайн мэдгүй байна. Тэгээд энэ цэцгийг бас оруулж өгсөн. Энэ гоё харагдчих. Үнэхээр гоё нар жаргасан агшныг бас авсан байна. Байгаль бол агшнаас бүрдэн тий. Тэгээд нар байхад хамгийн гоё байдаг. Жаргах болоод мандахад хамгийн гоё зураг гардаг байгалийн. Тэгэхээр энэ зургийг авсан. Гэж шалгуулъя. За гээд баяр хүргэе. Дөрөвдүгээр баяр. Гана баяр сайхан шагналыг дөрөвдүгээр байрны алтан хоролдоо өгье. Тэгээд энэ бабуу нэрээ бас мундаг юм гоё аялал зохион байгуулаад тэгээд тэмцээд өөрөө нэгдүгээр байранд ороод хамт явсан дөрөвдүгээр байранд орлоо. Тийм байна. Тэгээд өчнөө гоё зураг авсан байна. Манай гүүгч нар тий. Тэгэхээр гоё зурнууд авсан байлаа. Гэхдээ бид нэр аль болох нөгөө хамгийн гоё момент агшинг хайж исэн учраас ийм зурнуудыг сонголоо. За тэгээд өнөөдрийн минь челленжийг амжилттай юм гоё өнцгөөс тийм өнгөлөг бас өөрөө юм байна. Тэгээд шүүж өгсөн золоодоо маш их баярлалаа. Тэгээд уран бүтээлд нь бол амьдралын бизнест бүхий бүтээлд нь сайн сайхан